цагтан сэргээд хийгсэргээ ямны бүрэн дүүнээс дотоод явдлын ямны харьяан шилжүүлж эцсийн цагтан сэргээд хэрэнхий газар байгуулах шийдвэр гаргаж удмаар улаан түгийг бий болгосон түүхтэй. Монгол улсын цагдаагийн байгууллага нь түүхэн хөгжлийн явцад удаан түг хэрэглэн гэмтрэхтэй тэлцэх нийгмийн хэв журмыг сахиулах ард түмнийхэн амар амгалан байдлыг хангах үүргээ нэр төртөө биелүүлж ирсэн юм аа. 1966 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн бүгд наримдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 98 дугаар зарилга гарч улсын цагтан сэргээд хэрэнхий газрыг айл даны гавьяаны улаан түмэн утангоор шагнаж байжээ. Түгний дүрмд улаан түг нь ардын сэргээлэгчдийн сурж авдан яруу алдар гавьяа зүтгэлийг илчил тэднээс их орон нам засаг ард түмнийхэн үе хэргийн төлөө хязгааргүй үнэн чудалгаар зүтгэхийн оройн сүлд бэлэг тэмдэг болно гэж заасан байдаг. Монгол улсад цагдаагийн аль бус хөгжсөний 94 жил цагдаагийн аль таагчдын тэмдэглэлд өдөржүүлсэн баярын үйлчлэгээ ийхүү эхэллээ. Болон Hayır. Dürüt! Donda!
энэ нарт эрхэм тэргүү гомсоортана. Цагдаагийн байгууллага үйлчлэгчдийн 94 жилийн цагдаагийн албаагчдын өдөр зориулсан ёслолын жагсаал Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагууд жагссан. Улаанбаатар цагдаагийн хүрээний дарга туслах комиссар Жорж Амцангийн Болдоотор. Цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Эренцэн доржийн Чингист, Улаанбаатар цагдаагийн хүрээний дарга туслах комиссар Жорж Амцангийн Болдоотор илтгэл өглөө. ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Эренцэн доржийн Чингис цагдаагийн байгууллагын түгэнд хүнд итгэл үзүүлж байна. Эрхэм офицер, халагчдын амрыг ирье. Баярын мэнд хүргэе. Цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Эренцэн доржийн Чингис алба хаагчдтай мэндчилж байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Эренцэн доржийн Чингис Валданы гавьяаны улаан зүрийн одон Сөкватрын одон Сэргийн гавьяаны орнод олон нийтийн нэгдүгээр хамгаалалтын хамгаалтын 2 дугаар газрын түгэнд хүнд итгэл үзүүлж байна. Эрхэм офицер, халагчдын амрыг ирье. Баярын мэнд хүргэе. Цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Эренцэн доржийн Чингис алба хаагчдтай мэндчилж байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Эренцэн доржийн Чингис ясгийн ажиллагааг нээж өгнө. Эрхэм хүндэт хэрэгтэй. Эрхэм хүндэт зочдоо. Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн танаа. Та бүхэнд цагдаагийн байгууллагын түүх тойн баярын мэндийг өргөн дэвшүүлж хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн өрөөж мэдчилье. 15-ны цагаас гадна 1920 онд ардын хувьсгал ясныараа сэргийлэх зэрэг нэртэйгээр байгуулагдаж түүхэн цаг үеийг өртөөсөн Монголын цагдаагийн байгууллага 94 жилийн хамтар
Төвөндри өмнөр баян зүрх дүүргэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн ясадын жигсаалд орж ирж байна. Жигсаалын хэлтсийн дараа цагдаагийн хурандаа Нор Ирэнчингийн ам болд өдөртөн алхаж явна. Сүхбаатар дүүргэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн ясадын жигсаал энэ өмнөр орж ирлээ. Жигсаалыг хэлтсийн дараа цагдаагийн хурандаа амчвын ам болд өдөртөн алхаж байна. Төвсгөлд хүрээлэнгийн төвөндри нөр эфженчин лэмпи Сүхбаатараар өгсөн Сүхбаатар дүүргэх цагдаагийн 1-р хэлтсийн ясадын жигсаал орж ирлээ. Жигсаалыг хэлтсийн дараа хурандаа Сүхбаатарын буян жаргал өдөртөн алхаж байна. Эндэрийн өмнөр Хамуул дүүргэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн ясадын жигсаал орж ирлээ. Жигсаалыг хэлтсийн дараа цагдаагийн хурандаа багны оттогч жаргал өдөртөн алхаж байна. Эндри өмнөр цагдаагийн ерхий газрын олон нийтийн аюулгүйдлийг хангах албаны хамгаалалтын 2 дугаар газрын жигсаал орж ирлээ. Жигсаалыг тус газрын дараа цагдаагийн хурандаа Магнай доржийн лусан дорж өдөртөн алхаж явна. Тус газар нь 1922 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Хэдийн ба дотоодын цэргийн өвгөн байгууллага төдийгүй 1932 онд Баялдарын гавьяаны удаан түмэн одон 1957 онд Сүхбаатарын одон 1972 онд Цэргийн гавьяаны одонгоор тус шагнагдсан билээ. Эндэрийн өмнөр олон нийтийн аюулгүйдлийг хангах албаны хамгаалтын 3 дугаар газрын ясадын жигсаал орж ирлээ. Жигсаалын газрын дараа цагдаагийн хурандаа цэвэр сотны ганц өдөртөн алхаж байна. Тус газар нь 1945 онд хуульчлаар сайдрын зөвлөлийн шийдвэрийн дагуу дотоод явдлын сайдын 1945 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 321 дэх тушаалаар энэ тусгал цэцгийн багрын хамгаалах үүрэгтэйгээр байгуулагдсан. 1979 онд дотоодын цэргийн дэг 229 дугаарыг 1988 онд цагдаагийн цэргийн 230 дугаарыг 1992-оос 2014 оны 4-р сарын 1-ний өдрөөр хүртэл дотоодын цэргийн 805 дугаарыг нэртэйгээр ажиллаж байна. Төвөндри өмнөр Сангнайхан дүүргэх цагдаагийн 1-р хэлтсийн ясадын жигсаал орж ирлээ. Жигсаалыг хэлтсийн дараа цагдаагийн хурандаа Шарван Ямбуугийн Сүхбаатар өдөртөн алхаж байна. Эндэрийн өмнөр Сангнайхан дүүргэх цагдаагийн 2 дугаар ясадын жигсаал орж ирж байна. Жигсаалыг хэлтсийн дараа цагдаагийн хурандаа Дүмбаатарын Оюунбаатар өдөртөн алхаж байна. Төвөндри өмнөр Сангнайхан дүүргэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн ясадын жигсаал орж ирлээ. Жигсаалыг хэлтсийн дараа цагдаагийн хурандаа бүр дондгийн эрхэм баяр өдөртөн алхаж явна.
Эндрийн өмнөр агуул дүүргэх цайлагийн нэг дүгэрийг хэлсэн жагсаалд орж ирлээ. Жагсаалыг хэлсэн дараа цайлагийн хуранда Сүрэнживийн Бүрдбаатар өдөртөн алгаж байна. Төвөсөр Эндрийн өмнөр Чингэлтэй дүүргэх цагдаагийн нэгдүгээр хэлсэн ёслолын жагсаал орж ирлээ. Жагсаалыг хэлсэн дараа цагдаагийн хуранда Бүрдбаатарын Батбаатар өдөртөн алхаж явна. Эндрийн өмнөр Чингэлтэй дүүргэх цагдаагийн 2 дугаар хэлсэн ёслолын жагсаал орж ирлээ. Жагсаалыг хэлсэн дараа цагдаагийн дэд хуранда оюун хүүгийн амар сунаа өдөртөн алхаж байна. Эндрийн өмнөр Баялдааны гавьяаны болон Сэргийн гавьяаны удаан төмийн удамд Хойсгуулсан их сургуулийн жагсаал орж ирлээ. Жагсаалыг салбарын цэглэгчээр Сэргийн албаны зохион байгуулалт аюулгүй байдлын газрын Сэргийн зохион байгуулалтын албаны дарга цагдаагийн дэд хуранда насаг дөрчийн сэдэвсрэн өдөртөн алхаж явна. Эндрийн өмнөр тугийн садаа алхаж байна. Эндрийн өмнөр цагдаагийн ерхий газрын хүч спорт хорооны жагсаал орж ирлээ. Жагсаалыг спорт хорооны дарга цагдаагийн дэд хуранда Бирагийн тавг өдөртөн алхаж явна. Тус хороо анх бүгд баримт Монгол Ард улсын 25 жилийн тэмдэглэн өнгөрүүлэх Төв комиссийн хурлын 1946 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Тэгж зургуулгаар дотоодоор дотоод явдлын хязгаарын газрын биеийн тэмцэлтийг нэгтгэн гэлчин нийгмийн нэртэйгээр байгуулагдсан байна. Өнгөрсөн хугацаанд спорт хорооно Монгол улс болон цагдаагийн байгууллагын нэрийг Тэвэд дэлхийд гаргах сайн тамирчин бэлтгэх, Тэвэд дэлхийн алимны авраг төрүүлэх, цагдаагийн албаачдын бие бэлтрийг хөгжүүлэх, албаны бэлэн байдлыг хангуулах зорилготой үйл ажиллагаа явуулж ирлээ. Эндрийн өмнөр олон цагтын ажилтнаас хүрсэн ёслолын жагсаал явж байна. Жагсаалыг Манчестерийн хан оргил өдөртөж байна. Эндрийн өмнөр оюутан цагдаа нарын жагсаал орж ирж байна. Жагсаалыг Монгол улсын боловсролын их сургуулийн гадаад хэлний салбар сургуулийн англи хэлний 2 дугаар курсын оюутан нэмэх 2 өдөртөн алхаж байна. Эндрийн өмнөр дугуйт жагсаал явж өнгөрч байна. Эндрийн өмнөр цагдаагийн ерхий газрын сургалтын төвийн албаны нохойн сургалтын жагсаал орж ирлээ.
Цагтаагийн ерөнхий газрын автобазын автомашины жигсаалд явж байна. Маркийн Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн автомашин энэний өмнөр өдөртөг автож байна. Дөрийн өдрийн улан гадаадын өндөр дэд хэмжээний зочин төлөвч нарын хөтөлбөр ашиглагдаж байгаа. Герман улсад үйлдвэрлэгдсэн Volkswagen маркийн автомашин. Цагтаагийн байгууллагын хөдөлгөөнд эргүүлж ашиглагддаг бүгд наримдаг солонгос улсад үйлдвэрлэгдсэн Kia Rio маркийн суудын зориултын автомашин. Цагтаагийн байгууллагын эргүүл жижүүрийн шуурхай албанд ашиглагддаг бүгд наримдаг солонгос улсад үйлдвэрлэгдсэн Kia Carnival маркийн суудын зориултын автомашин. Онцоо хүндгэн хэрэгүүлсэн эдгэдийн баримтчил үйлдвэрийг тассан зогсоох үүрэг бүхий албад ажиллаж байгаа. Япон улсад үйлдвэрлэгдсэн туулах чадвар өндөр тусгай зориултын Land Cruiser 77 автомашин. Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн Tiger газ маркийн хоёулсан алгарсан үе өөрийгөө унтраах чадвартай туулах чадвар өндөр тусгай зориултын автомашин. Цагтаагийн байгууллагын нийтийн хэв жирам хамгаалах, олон нийтийн эдгүүдэд хангах үндсэн үүргийн гүйцэтгэл дэмжлэг үзүүлэх тусгай зориултын Viamio маркийн өссөн хоорт хоёулсан автомашин. Нийтийн хэв жирам хамгаалах олон нийтийн эдгүүдэд хангах үндсэн үүргийн гүйцэтгэл эврийн зориултаар ашиглагдаж байгаа. Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн КАМАЗ 4326 маркийн автомашин. Цагтаагийн ерөнхий газрын автобазын өндөр суурин 1924 онд 5 албан хаагчийн оролдоотой 4 ширхэг Dodge маркийн автомашинтайгаар дотоодыг хамгаалах газрын харьяанд анх байгуулагдсан. Цагтаагийн байгууллагад ашиглагдаж байсан машинууд төв цэнгэлэг хүрээнд орж ирлээ. Цагтаагийн байгууллага анх албан үүргээ гүйцэтгэж байжээ. Цагтаагийн албаны тухай шийдэл тусалдаг нийт бүхийдээ өөрчлөгдсөн ажиллаж байна. Олон нийтийн цагтаагийн ажилтнуудад цагтаагийн баярын мэндийг нийтийн хэв жирам хамгаалах албаны болон бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс шүлж ажлын өндөр амжилт амьдралд хамгийн сайн хүнийг хүсэн өрөө. Та бүхний туслалцаа дэмжлэгтэйгээр цагтаагийн байгууллагын олон нийтэд төсөлсөн үйл ажиллагаа хөгжиж байгааг нөлөөлөхөд хаатай байна. Нийтийн хэв жирам хамгаалах албаны хамт олон хамгаалалтын 2 дугаар газрын нийт бие бүрэлдэхүүнээс дэвшүүлж байна.
Одоо Хөмөчдийн олон улсын уралдааны 2 удаагийн дэдвэрийн шагналтай олон нийтийн цагдаагийн хамтын ажиллагааны төвийн Монгол онгод хамтлагийн уран бүтээлчдийг өрн золъё.